чадал, хөс хүч, оюун ухаанаа спортын шударга тэмцэл зориулсан тамирчдын ялалт амжилт хань ижил халуун омболынх нь итгэл сэтгэл хайр халамжийн үр шимлээ. Дотн сэтгэлээр дээдлэн хүндэлдэг таны хайртай тамирчин гэргийтэйгээ, Ханьтайгаа, хүүтэйгээ, охинтойгоо таны шүтээн халуун омболын хамтаар тамирчны гэр бүлд зочлон танай гэрийн хойморт залрана. инээн, Дуулна, үнсэн, өхөөрдөн. ийм дулаан дотн гэрсэг эвсэг гэр бүл тамирчных энд амин яриа өрнөн энэ яриа эрхэм үзэгч танд хүрээд эрэхгүй нэгийг бодуулна. Тамирчны гэр бүлд тавтай болно. Таныг одоо анх тамирчин болоход ямар хүмүүс нөлөөлсөн бэ? Спортод татагдсан орох гараагаар нь хэрхэн эхэлсэн бэ? Ер нь багасаа л дугуйнд үсэр манай яарам хичээр нь жоохон тийм хотоос зайд болох зэрэг хүүхдүүд их дугуй умдаг. Миний мэдхийн л манай аав ямар ч сан би 3 настайдаа дугуйнд сарсан. Хэл багада. Тэгэл дараа нь дугуйтай байж нэг хэсэг дугуйг завсарлаад байж идэл. Манай өөрийнхөө бугын цагаар надад одоо миний үеийнхэн мэдэндээ нэг 437 төгрөгийн үнэтэй Украин маркийн Оросын дугуйг цагаараа солиол авч өгчээсэн. Тэгэл тэрний дараагаар 1980 оны Олимпигийг телевизээр 13 настай хүүхэд үзэж байгаа. Тэр нэг төрөөс Оросын дугуй чинь зөөдөл боловсын дугуй чинь хуучнаар Сергей Сухоровченко гэдэг. Яг тэ Олимпик төрөөс тэр хүнийг харчаал ер нь дугуйчин болохоор шийдсэн л дээ. Тэгээ 2 удаа дугуй сэрэгцэн зочиод жижиг биетэйгээд гологдоод ивжсэн. Тэгээд манай урдлын гудамжинд спортын мастер төмөрж өдр гэж явах байсан дугуйны. Төмөрж өдрийн хаар нэг бичиг хийлгэж аваад. Тэр нь баг мафитах маягийн. Тэр манай дүү секцэнд авгээд хөдөлмөр нэглэгээнд дасгалж явуулагч нар мантахын секцэнд дан хочиж орж байсан. Заан хөлзөө өршгөх тань дээр хүүхэд багтаа одоо секцэнд иржсэн гэсэн. Ирж байхдаа анх ирж байхдаа ер нь ямар хүүхэд байсан бэ? Одоо ингээд анхныхтай нь харьцуулаад үзэхэд одоо мундаг тамирчин болсон байж энэ талаар та ярихгүй юу? За хөлзөө өршгөх 34 дугаар сургуулийн 8 дугаар байхдаа миний секцэнд 1983 онд ирсэн. Өнөөс хойш 17 жил надтай хамт суг хичээлсэн. Олон улсын мастер, спортын мастер, Монгол улсын гавьяа тамирчин болсон. Энэ одоо өндөө бол би баяртай байгаа. Ер нь бол одоо Ярамгийн хүүхэд ингээл одоо Ярамгийн гэр хорооллын хүүхэд ямар байдаг вүлээ? Нэг тийм л хүүхэд ирж ирсэн. Тэгтээ бас 11 сард ирсэн. Манай зэгс 10 сард эхэлдэг байсан. Хүүхэд гүйцсэн байсан. Тэгээ жоохон олон хүүхдүүд болцсон байсан. Би бас тэгэл хүүхэд гүйцсэн гэл ихтэй жоохон олонгүй байсан. Тэгэл манай нэг дугуйчны одоо цохолтоор одоо ингэж орж ирж ирсэн юм аа.
дугуй спортын бусад спорт харьцуулахад ер нь нэлээд одоо тамирчин үндч дээр одоо нэлээд хэцүү юм шиг санагддаг л да миний бодлоор. Одоо таны хувьд бусад спорт бас юугаараа ялгаатай, ямар онцлогтой гэж боддог вэ? Ер нь аль ч спортын төрөл ер нь ингээл бүгд ялан дийлнэ гэсэн юутай учраас бүгд л хүндэлтэй. Гэхдээ манай спортын хувьд бол нэг зон болж тийм ээ. Суглаа суглана гэсэн ойлголт байхгүй. Тэгэл зааланд одоо ингээд нэг сайхан зааланд уралдана гэсэн ойлголт байхгүй. Цаг агарын ямар ч нөхцөл байсан гэсэн алт мөнгө хүрэл гэсэн 3 медалийн төлөө тэгэл хамгийн бага нь 100 тэгэл би нэг хамгийн дээд нэг 300-га дугуйчтай уралдаж үтсэн. Тэгэл нэг л удаа оролцсон л да. Тэгэл хамгийн бага нь 100, тэгэл 200 дугуйчин 3 медалийн төлөө цаг агарын ямар ч нөхцөлд уралтна. Тэрүүгээрээ л нэг жоох ялгаатай юм уу те. Тэгээ хамгийн гол нь тэгээд бас тэр нөхцөлдөө гарын хэсэг зураад уралдана. Одоо нэг үгээр хэлвэл одоо амь насны баталгаа те. Одоо ингээ гимтэж бэртэх өөхөд одоо гомдлгүй гэсэн. Тэрүүгээрээ л ялгаатай. Ер нь ингэж гарын үсэг зурж оролцно гэснээс ер нь тамирчид даатгалтай байдаг. Таны хувьд ер нь даатгалтай юу? Даатгалаа ер нь яаж хийлэгдэг вэ? Уг нь бол хуучин одоо манайхан ярьдаг нэг социалист системийн үед гэж. Тэр үед даатгал гэж нэг юм байсан л да. Тэгээд ер нь тэрнээс хойш бол ер нь даатгал хийлгэх байсан. Ер нь бүгд марцсан. Одоо тэгээд тийм даатгал тэр үед бол нэг нийгмээс анхаараад, засаг төрөөс анхаараад, спортын байгууллагаас анхаараад тамирчтай нийтэн даатгалд хамруулдаг гэсэн. Одоо бол тийм юм бол байхгүй. Хувь хүмүүс өөрсдөө даатгал хийлгэн. Тэгээд тэрийг бол ер нь даатгал гэдэг юм ер нь ихэнх тамирчид бол ер нь миний бодлоор марцсан юм шиг байна. Яагаад гэвэл зэрэг өнөөдөр ч одоо цаг үе маань ямар байгаа вэ те? Зардал мөнгө гэл ингээл хөөцөлж гүгэл тэр хажууг нь бэлтгэл гээл тэгэхээр чинь даатгалыг бол ард нь хамгийн сүүлийн игнэнд тавьсан. Тэрийг марцсан. Ингээд одоо л би чи ингээ гадны 2 3 багийн нэрийн өмнөөс уралдаж байгаа. Тэднээс бол миний даатгалыг бол харин хийчихдэг. Одоо нэг хүмүүс их ярьдаг ч нэг мангар бацсан гэл. Тэр нэг мангар бацсан багтаа л танилцчихсан соёлоо. Тэгэл 86 он танилцсан юм тий. 86 он танилцаад л тэгэл араас нь гүйсээр аваа суудсан та. Оюутны байранд надаас начиг тийм их захиа авдаг хүн ер нь байгаагүй. Тэгэл яг хөө тэгэл одоо тэгэхэд ч одоо залууч байж те хэл халуун захианд л үчдэг гэсэн. Гэр бүлээрээ хамтдаа байхдаа чөлөө цэг баян яаж өнгөрүүлдэг вэ? Тэг гадуур салхин гарах ч юм уу, зааланд очиж тоглох. Энэ спортын талаар ер нь гандан одоо үзээр шиг дугуйч ингээл дугуй спортыг сонирхдаг байх л мэдээж өөр спортыг сонирхдаг л яаж дараа энэ талаараа ярихгүй. Ер нь спорт сонирхдаг дээ би. Дугуйн тэмцээн жирнэ баг үздэг. Хаяа том тэмцээнүүдийг бол үзэн л дээ. Өөр ингээд нэг байн гуралтаад ингээд явждаг учраас тэмцээн харахаар их яд. Тэгээ бас нэг заал мааланд очиж тоглох нь ер нь баг. Найз нартайгаа хаяа заалан цагт тоглодог. 100 намартай бол ингээд гэртээ чөлөө цагаар баг үед охинтойгоо гуруулаа салхин зарч тий. Яг ч нэг салхин зарж нэг хооллонд хийждэг тий. Ариун нэг чи одоо байт хараагаар хараадаг байсан гэж сонссон байна. Яг энэ спортоор ер нь хэдэн жил хичээлсэн би. Яагаад ер нь байтар харахаа болцсон бэ? Энэ талаараа ярихгүй. Би 10 жил заахта харуулж ирсэн. Тэгээд
87 оны Спартакиадаар орол тэгээ би дэд сургуульд орол тэгээ 12 хэрэг нэг таслах хэрэг болол тий. Украин суралцахаар явсан. Тэгээд л орхисон. Одоо охин ч 13 настай юм биш үү? Анх охиныгоо төрөхөд нь яаж хэрхэн одоо ямар сэтгэлтэй байсан бэ? Яг тэр үеийнхээ сэтгэлийг одоо эргээ санахад одоо яг яаж илэрхийлэх вэ? Миний үед бол айгүй тод үтэн охинтой болсон юм байна. Тэр үед манад Баатар хүүгээ тасгалжуулагч. Хойно Украинд бие төврийн дэд сургуульд өгч ирсэн шинэ тасгалжуулагч байсан. Их чангч юм. Биднес ерөөсөө байрнаас гаргадаг. Яс цагдаад байж идэг. Тэгэл охинтой усан гэдгийг сонсчвал босон өдрөө бол гарч чадах багшаас айгаад хамгийн бага нь ч гэсэн шившээ багийнхан дотор ахнараас хүртэл нууцж байгаа тэр үнийг. Тэгэл ямар ч гэсэн нэг өдөр маргааш өдөр нь оргоод нэг хулгаагаар манай нэг дугуйч мэд спортын мастер Зена дугур гээд Зена битээр очиж ингээд нэгдүгээр төрхийн 3 давхрын цонхоор л охиноо анхаарч ирсэн. Нэг улаан нөхөрлөө байсан. Олон өдөр одоо тэмцээн уралдаан ингээд явчихна. Хэдэн сараар одоо гэртээ байхгүй явчихна. Тэр үед одоо танд ганцаардах тийм үе тохиолж ирсэн. Ер нь тэр одоо сэтгэлээ одоо тайлбарлаа ер нь яаж одоо өнгөрөөдөг байсан бэ? Тэгээд тэгтлээ айхтар ганцаардаад байх бас цаг зав өөр бусад амжуулах ажлууд байдаг учраас бас нэг тийм гайгүй. Тэгээ би бас охинтойгоо байдаг болохоор нэг ганцаардах гайгүй. Тэгээ битээр болохоор чинь юу штэ гэлзээр сургал өдрийн хэд утасна тэгэл хоёул мэйл чинь гайгүй. Зүрхийгмэн булаасан сэтгэлээ зүрдэшгүй сайхныг бодоглоо зөвхөн чиний төлөө юм шиг. Олон өдөр тэмцээн уралдааныг дагаж явд үздэг байх. Яг тэр үед тань хэрэггүй л одоо тамирч үнийг гэрүүл болтой ч гэдэг юм уу одоо тийм шантрах ч юм уу өрөвдөх яг тийм үе яг тохиолдож байсан уу? Сая энэ оны 8 сард нэг Малазид 7 өдөр болсон. 5 өдрийн уралдаан. Тэрэнд манай 2 дахь этапта ерөнхийдөө төрүүлж явал бүх уулын барайныг авч явж байгаад яг барайн дээр нэг 100 гаруй метрийн өмнө унаад осолцсон байхгүй юу. Тэгэл ингээл хамаг биеийн шалбраал нүүр ам нь шалбраал хавдаал тэгэл нэг ингээд доторх нөгөө бөөл ингээд юунууд нь ингээд шүдэндээ ингээ хийгц ингээд юу ачсан ингээд тий. Тэгэл тусам нь тогтохгүй. Тэгээ шүн нь халуураал тэгэл маргааш нь би одоо бараг уралдахгүй ах гэж үзэл тэгэл халуурж байгаа тэр өвчнөд одоо ахгүй тэгэл яолол хоноол тэгээ би энэ бараг маргааш уралдахгүй ах то энэ ер нь нэг л их л эвгүй болчлаа гэж бодож исэн. Тэгсэн чи маргааш нь гараад уралдаал тэгэл ахаал нэг уулынхаа барайнуудын авал уулын хаан нэг шагналыг авч яхад би ингээл би шүн нь бол бодож ирсэн байхгүй. За ерөөсө бараг ингээл одоо дээш насан чавцсан ч одоо ер нь ингээл болил дээр юм бэ дөө айгүй амар юм бэ ингээл бодож ирсэн байхгүй. Тэгээ маргааш нь уралдаал ахаал яг тэр шагналаа ингээл хатглал ахаал төрүүлэхт нь бэст айгүй бахархаж ирсэн те. Тэгээд тэр дараагийн өдрийн уралдаанд маш өндөр айгүй тийм хит зууланд уралдсан байхгүй. Тэгэл бид тэр шагналаа авч хатна аягүй бахархаж байсан л да. Ер нь одоо тэмцээн уралдаанд орж ичээл одоо гутрах те шантрах ч юм уу тийм үе гаж нөө тэгээ ирчээд одоо тэ дуурахгүй ч гэдэг юм уу ямар нэг сэтгэлийн хөдөлгөөнөө гаргахгүй тэгж таны хувьд одоо тэрийг нь яаж хуваалцдаг байсан бэ? Яг нэг тэгж тэмцээн уралдаанаас гутарж ирж яхан гайгүй л эдэн тэгээ сая харин басааны наадмаас харин манай үнэхээр ингээл миний хамгийн сүүлийн Азийн наадам гэж бараг 4 жил зориул энэ наадам зориул бэлтгэлээл би энд ер нь медаль аавн тех тусмаа бүр би аврагын аавн гэж зорж исэн болохоор сая жоохон техникийн садлаас болоод авч чадаагүй. Тэрэнд маш их эмзэглэл ирээл ерөөсөө гэрээсээ гарахгүй хинтэж нөгөө айгүйх яриа авахгүй. Тэгэл тал тийшээ уцтаал ингээл ярьдаг юм чи ерөөсөө хинтэж дуурахгүй
харахгүй тэгэл ерөөсө телевизээр үзэж хөвцөр гал дараагийн тэмцээндээ явсан. Тэгээд би тийм байхын ер нь харж байгааг болохоор жоохон бас хүндлээд байна. Одоо охиныгоо охинтойгоо гадуур дотор явах ч юм уу охиныхоо ирээдүйн талаар та хоёр нь хэрхэн төсөөлдөг вэ? Охиныхаа ирээдүйг бол одоо аль болохоор боловсралтай болгох гэж боддог. Манай нөхөр бол хилдгийн одоо өөрөө ингээл айгүйх тамирчин экспорт гэдэг ямар их хүч чадал гарч их төвчээр төсвөр хатуужил шаардлагатдаг мэдэрсэн биеэрээ ингээл мэдэрсэн болохоор ч юм уу би охиноос тамирчин хүн болохгүй гэж ярьдаг гэсэн байхгүй. Тэгээ манай охин энэ жилээс нэг тенсер хичээлж байгаа. Тэгсэн чинь л одоо бүр нөгөө өөрөө баг орцсон те. Хэвээ айгуу сайн тамирчин болгоно гэл. Бүр нөгөө их спортоор хичээлүүлэхгүй гэжсэн хүн чинь те бүр зорьцсон л тэгээ яриад байгаа юм чи. Авьяас чадал хөс хүч оюун ухаанаа спортын шударга тэмцэл зориулсан тамирчдын ялалт амжилт хань ижил халуун омбудийнх нь итгэл сэтгэл хайр халамжийн үр шимлээ. Дотн сэтгэлээр дээдлэн хүндэлдэг таны хайртай тамирчин гэргийтэйгээ, Ханьтайгаа, хүүтэйгээ, охинтойгоо таны шүтэн халуун омбудын хамтаар тамирчны гэр бүлд зочлон танай гэрийн хойморт залрана. инээн, Дуулна, үнсэн, өхөөрдөн. ийм дулаан дотн гэрсэг эвсэг гэр бүл тамирчных энд амин яриа өрнөн энэ яриа эрхэм үзэгч танд хүрээд эрэхгүй нэгийг бодуулна. Тамирчны гэр бүлд тавтай бол.